Өмнөх ишлэгээр C зураг бүрдүүлэх гарын авалгыг хүргэсэн бол өнөөдөр маш энгийн амархан юм шиг хэрнээ хамгийн чухал материалуудын нэг болох гадаад тосртыг бэлтгэхдээ юун дээр анхаарах, мөн бяцхан буруу ойлголтуудыг засаж хэлж өгнө. Та гадаад руу сурах гэж л байгаа бол мэдээж гадаад тосрт зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ тэр дундаа Солонгос улс руу сурахад нийтлэг сургуулиудын шаардлага нь бол пассвортны хүчинтэй хугацаа нь хичээллэх семестрийн хугацаанаас дор иж 6 буюу түүнээс дээш сартай байх ёстой гэж зөвлөдөг. Тийм болохоор хэрвээ 9 сарын эсэлтээр хэлний бэлтгэл эсвэл бакалавраар явах гэж байгаа гэж бодъё. Тэгвэл таны гадаад пассвортын хүчинтэй хугацаа дор иж дараа жилийн 3-4 сар хүртэл хүчинтэй байх ёстой гэсэн үг. Иймд хэрвээ таны гадаад пассвортын хүчинтэй хугацаа төд удалгүй дуусах төгссөн бол явхаас өмнө эсвэл анханасаа материалаа бүрдүүлж эхлэхдээ л шинэ пассворт захиалахыг зөвлөж байна. Гадаад пассвортыг яаж захиалахыг ярихад илүү зүйц. Одоо цагт бол бараг Монголиа эсвэл дурын нэг цагийн үйлчилгээ болон дүүрэг дээр очиод л захиалж байгаах. За тэгвэл хамгийн чухал нь гадаад пассвортоо нуглах, нооргох, урах зэрэг гэмтээхгүй байхаас гадна пассвортоо бэлдсэн даруйдаа зурагтай ихний хэсгээ скандаж PDF файл болгоод нэрийг нь англиар хадгалах бол паспорт, солонгосоор хадгалах бол Юггон Сабун гэж хадгалахад л болно. Яагаад файл болгон хадгалж байна вэ гэхээр сургуулийн цахим бүртгэлийг хийхэд ашиглана. Харин материалаа илгээхэд гадаад пассвортынхоо эхний нүүрний хуулбарыг ашиглах болохоор л тэр. Төгсгөлд нь бяцхан эндүү буруу ойлголтыг тайлбарлаад өгье. Өмнө нь Солонгос улсад харлаж байсан эсвэл виз нь гараагүй хүмүүс болон виз мэдүүлээ татгалзаж байсан хүмүүст хинэн ч тэгээд хэлж өгсөн юм бүүмэд шинээр гадаад пассворт захиалбал гайгүй гих нүглийнүүдийг гурилаар хуурж байгаа мэт ойлголт бий. За тийм ч амар юм гэж юу ах вэ? Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яам болон гадаад харилцаанд ашигладаг нэгдсэн систем байх бөгөөд тэнд таны регистрийн дугаар, овг нэрийг шигэхэд л бүхий л түүх яраад л гараад ирнэ. Ийм байхад та шинээр гадаад пассворт захиалж өөртөө илүү зардал гаргаад дэмий эзтэй. За ингээд хоёр дахь материал болох гадаад пассвортыг бүрдүүлэх гарын авалгыг хүргэлээ. Дараагийн чухал хэрнээ явдалтай толгой эргэмээр материал болох апостил гэрчлэгийг бүрдүүлэх гарын авалгаар уулзцгаая.